За, галзуу сэрий суугтан тавтай борилцоо манай хаан юу яцханда бүгдээрээ тавтай сайхан бицтэй. За энэ удаад хэдүүлээ дахиад нэг галзуу цувралаа дуусгаж санаагаа амраацгаая гэж. Ямар цуврал вэ гэхээр ойлгомжтой. 7 хоногт 2 ангаар гарсаар байсан Perfect Crown гэх энэ галзуу цувралаа. За тэгэхээр сүүлийн 2 ангаар гарсан. Тэгээд хэдэн бороонууд нь хамгийн хурднаараа яриад бэлдээд оруулж байгаа юм шүү. Тэгэхээр энэ галзуу гоё цувралыг хэдэн бороонууд нь охид бүсгүүчүүдийн додны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг альбинсаар борлуулж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар манд сабадраг болсапа адарсан бол лайка дарахтал болоо явчих жоо юм. Бас галзуу сэрий сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм аа. За ингээд хэдүүлээ энэ галзуу гоё цувралаан дуусгацгаая. За харин нөгөө талд хоёр эзэнтэйгээ адил эморсон дуу туслахын туслах хоёр хамурны ирэг дээр халбаг юм уугаад оройжин ярилццгаана. За ямар вэ? Сайхан юм аа. Хамурнуу халбаг юм уу эсвэл би юу? Энийг нь сонссондоо сэтгэлд хөдөлсөн хэн туслах нэг амьсгаагаар халбаг юмаа залгаад мэдээж чи хамгийн сайхан нь гэнэ. За энэ үеэр хийж юу ханхуу тасралтгүй мессеж бичижсэн ч ханхуу хариу өгдөгвэ. Сэтгэл санаан тавгүй байгааг анзаарсан чой хахад нь тэр нэг өдөр хашаа даваа зогсож байхдаа ханхуу үнэхээр жаргалтай байсан гэдгийг хэлдэг. Та хоёр биенээ хамгаалах гэдэл ингэж шаналаад байгаа үсттэй. Энд чинь нэгийг хэлээд байгаа юм биш үү? Би та хоёрт итгэж байгаа шүү. Ордон удахгүй хаалгаа төгж шүү. Тэгвэл би одоо гарч явж болно гэсэн үг үү? Болно. За ингэ сэтгэл нь хөдөлсөн хийж юу чаа хадныг тэврээд хар хурдаараа гүйж машиндаа суугаад ханхууг хаан байж болохыг хэсэг бодсны эцэст би муу вэ гэж мессеж бичсэнд ханхуугаас хариу тэр дороо ирлээ. Тэгэд шууд байгаа газар л унаа. Тэгэд хийж үг ханхуугийн хувийн эдлэнд очиход ханхуу ганцаараа зогсож байлаа. Би чинь муугаа гэж бодсон юмсан. Маргааш очно гэж хэлсэн штэ. Тантай хамт байх гээд та зүгээр үү? Би танд сайн. Тэгэд хийж юу ханхууг тэврээд авлаа. Би танд сайн ч гэсэн таныг хамгаалахын тулд би салъя гэж хэлсэн. Та энийг ойлгож байсан болохоор уралсан биз дээ. Тэгэд үнсэнд ханхууч бас үнслээ. Маргааш нь сэрэхэд Ян ханхуу тэрнийг хэсэг зуур тэндэ байхыг хүсдэг. Учир нь ханхууд хаан болох хүсэлтийг дахин 2 удаа тавих ёстой гэдгийг ханхуу тэрэнд тайлбарладаг. Тэгэд 3 дахь удаад нь хүсэлтийг хүлээж авна гэдгээ хэлнэ. Таныг хааныг хамгаалахыг хүссэн гэж бодсон юмсан. Би үеэл дүүгэл хамгаалахыг хүссэн болохоос хааныг хамгаалахыг хүсээгүй. Тэгэд ханхуу тэр өрөө болсон явдлыг санана. Тэр өрөө хаан ах нь Ян ханхууд чаа хаднаар дамжуулж тусгай хувцас хөргүүлж тэгсэн тэр хувцас нь хааны дээл байсанд чаа хатан цочирдсан бол Ян ханхуу ах нь өөрийг нь хаан болгохыг хүссэн гэдгийг ойлгож тэгсэн энэ үеэр хэн туслах ирээд ордонд түүмэр гарч байгаа хэлсэн байна. Сандарсан ханхууг ирэхэд бүх зүйл нэгэнд оройтсон байж тэр мөчид ханхуу ахынхаа оронд үеэл дүүгээ эцсээ хүртэл хамгаалахаар өөртөө тангаргалжээ. Хатан ахын минь сүүлчийн гэрээслэгч үл тоосон. Үеэл дүү минь хайж өгнө гэдээ байхад өөрийнхөө зүтгсэн. Тиймээс хэрвээ би хаан болж чадвал үеэл дүүгэж чамайгч бүгдийг нь хамгаалж чадна гэж утсан юм. Гэхдээ нөгөө талаас би өөрийнхөө шунлаас болоод үүнийг хийсэн биш үз гэж өөртөө эргэлзэж байна. Тийм байсан чамаагүй. Хамтдаа энэ бүхнийг даваад гарцгаая. Би ямар ч үед таны талд тэр өдөр хааны ордны гадаа Ян ханхууг засаг баригч ханхуугийн суудлаас буулгах чагсаал эд өрнж байлаа. Хийж Ян хоёрыг ордонд ирэхэд их хатан ханхууг дуудууллаа. Тэгээд хатан их Ян ханхууг хааны суудлаас татгалзахыг шаардна. Чи хааны зарилгаас татгалзах ёстой. Хаан жаахан учраас юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Харин тэр чинь л асуудал болоод байна. Өөрийн гэсэн бодлого жаахан хүүхдийг хаан ширээнд залжгаад араас нь бүхнийг өөрийн хүслээр хүч төрөн шийдэж эзэн хааныг утсан хүүхэлдэй болгоод байгаа чинь асуудал болоод байна. Чи эзэн хаанд ингэж хэлсэн үү? Харин ч хааныг утсан хүүхэлдэй болгож байгаа нь чи биш үү? Тий бай. Би хийсэн. Хаан жаахан хүүхэд учраас ардаас нь ч урдаас нь ч хинж түлхсэн амархан хөдлөн.
Тийм болохоор би энэ удаад дүүгийнхээ өмнө зогсож тэрнийг хамгаална. Хатан их та хааныг өөрийн судлаасаа сайн дураар бууж угаад баярлал. Учир нь энэ тохиолдолд би таны үйлдсэн нүглийн ялыг асуухгүй. Тэгсэн хатан их ханхуугаас зуурч уйлан байж шийдвэрээ өөрчлөхийг гуйлаа. Хатан их өөрөө алдартай төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байсан ч аавынхаа тушаалаар хаантай гэрэлж мөрөөдлөө орхисон байж бас ахлах сургуульд сурдаг байхдаа Ианд сайн байсан болж таарна. Ийм хатан оройдор хатан ихийн би сайнгүй байна. Ирэх 3 өдөр өргөнд нь байлгаж нэгж хүнийг бүү оруул. Тэр оройн хатан ихийн эцэг юун ноён руу залгаж Иан ханхуг зогсоох хэрэгтэй байгааг хэлж яралтай очиж уулзах хэрэгтэйг хэлсэн ч хатан их өөртөө 3 хоног хүн уулзахыг зөвшөөрөхгүй гэдгийг бас Иан ханху хаан болоод тэдний үйлдсэн гин бурууг хэрэгсэхгүй гэж хэлсэн гэдгийг хэлдэг. Тэгсэн юун ноён энэнд нэтэхгүй байлаа. Хэрвээ ханху хаан ширээн залруул бүх зүйл оройтно. Тиймээс одоо би бүх хяналтыг гартаа авах болно. Чи өөрийгөө хамгаалаад байж байхад л болно. Тэгэд уцаа тасалсан тэрнийг ямар нэг аюултай зүйл төлөвлөсөн болохыг хатан их ойлголоо. Энэ үед юун ноён дээр зочин ирсэн нь Жону сайд байна. Тэгээд тэр хоёр ямар нэг зүйл хамтдаа сэдсээр хоцорно. Маргааш нь ханху хаан болох хүсэлтийг сүүлчийн удаа хүлээн авах үедээ өмсөх хувцас бэлдэж байлаа. Тэгсэн дуу туслах ирж нэг материал үзүүлэх хэрэгтэйг хэлээд дагуулад явна. Харин нөгөө талд залуу хаан ээжтэйгээ уулзахаар ирж байна. Тэгсэн ээж нь гаргасан царилгаа буцаахгүй бол уулзах хэрэггүй гэж загнасанд залуу хаан ээжээсээ айж уйллаа. Чамд энэ хаан ширээг өгөхийн тулд аав ээж хоёр чинь ямар их зүтгэснийг чи мэдэхгүй байна уу? Би мэднэ. Аавыг нас барсан өдөр би бүгдийг сонссон. Тэгсэн хатан их хүүгээ ягаад анханасаа хаан болохгүй гэж зүтгээд байсныг ойлгоно. Ээж урмыг тань хугалсанд уучлаарай. Ингээ залуу хаан ээжигээ тэрч аваад уйлсанд хатан ихч хүүгээ өрөвдөд уйлнаа. Энэ үеэр Жону сайд хааны ордонд ирж байлаа. Тэгээд ёслолын танхим руу явж байсан Иан ханхуг яралтай зөвлөлийн танхимд ирэхийг хүсээд товчхон уулзах хүсэлтэйгээ мессежээр хэлсэнд ханхууч зөвшөөрч замаа хазайлгаж зөвлөлийн танхим руу очлоо. Ийм хайтан миний нуулгасан нөгөө охиныг ордонд дагуулад аваад ир. Харин нөгөө талд хийж юу ах тээж өрүүгээ залгаад очих гэж байгаагаа хэллээ. Тэгээд ордноос гарч явахдаа ордон руу ирж байсан юун ноёнтой зөрөхөд мань ноён тэрнийг нэг л сэжигтэй хараад байна. Тэгсэн дараалсан дэлбэрэлтийн чимээ зөвлөлийн танхим байдаг өргөөнд дэлбэрсэнд сандарсан хийж шууд тийшээ гүйлээ. Тэгээд эрэхт нь өргөө бүхэлдээ галд шатаж байна. Энэ үеэр дуу туслах сандарч ирсэнд хийжүү тэрнийг хаанаас ирснийг нь асууна. Ханху яан дотор нь байгаа штэ. Тэгсэн хийжүү шок. Ханху Жону сайдын хүсэл дээр зөвлөлийн танхим руу явахдаа дуу туслахыг үлдээгээд явсан нь тэр вэж. Тэгсэн хийжүү шууд зөвлөлийн танхим руу гүгээд орчихно. Орж ирэхт нь ханху яан утаан дугаартад ухаан алдаж байлаа. Бидхи орд. Нааша бидхи ир. Тэгсэн хийжүү ороод хамаг хүчээ шавхаж ханхуг чирэх гэж оролцсон ч даадгүй. Энэ үеэр хатан их зөвлөлийн танхимд дэлбэрэлт болж Иан ханхуг дэлбэрэлтэд өртсөн тухай мэдээг хүлээж аваад шоконд орно. Азуулхад Иан ханхуг галаас эсмэнд гаргаж авсан байжээ. Тэрнийг яхаа мэдэхгүй тусламж дуудаад хашгирч байх үед хэн туслах ирээд тэр хоёрыг аварч хийжүү ханхугаас алхамж холдохгүй байлаа. Жону сайд ирээд тэрнийг эмнэлэгт очиж үзүүлэхийг шаардсан ч хийжүү ханхугаас холдохгүй гэж зүтгэсээр. Сэжиг авсан хийжүү дуу туслахаас яагаад ханху зөвлөлийн танхимд очисныг асуугаад тэгээд Жону сайд тийш нь дуудулсан болохыг олж мэднэ. Маргааш нь орон даяар хааны ордонд дэлбэрэлт болсон тухай мэдээ тарлаа. Тэгсэн хийжүү хяналтын камерын сүүлийн 1 сарын бичлэгийг шүүлгэлээ. Энэ хэргийн цаад эзнийг заавал олохоор шийдээд тэгэд энэ үйл ажиллагаанд Castle Group-ийн тусгай албыг хүртэл ашиглахаар шийдэж. За тэгэд холбогдох хүмүүсээс байцаалд авах зөвшөөрлийг авахын тулд хийжүү өөрөө хатан ихтэй уулзахаар болно. Иан ханху зүгээр үү? Ханхуг амьд гарчихвэ гэж санаа чинь зовж байв уу? Ханху хааны царилгийг хүлээж авахд бэлдэж байх үеэр ийм явдал боллоо. Энийг эсэргүүцэж байсан цорын ганц хүн нь та байхаа. Хэрвээ та энэ хэрэгт үнэхээр холбоогүй бол ордны ажилтан үйлчлэгч нарын бүртгэл болоод бусад шаардлагатай мэдээллүүдэд чөлөөтэй нэвтрэх эрхийг өгнө. Хэрвээ үгүй гэвэл та энэ хэрэгээс зүгээр мултарч чадахгүй шүү. Уучлаарай. Би ордонд цай уухтаа итгэлгүй байдаг болсон. За тэгээд уулзаад гарч ирэхдээ энэ хэргийг олон нийтэд ил гаргаж болохгүй гэсэн тушаалыг Жону сайд өгсөн болохыг сонсоод ханху дээр яарч ирсэн ч Жону сайд тэнд сууж явахыг хараад цочирдно. Тэгэд хийжүү арайхийн бие барьж тэрэнд юуч болоогүй юм шиг хандаж машинд суулгаж өглөө.
Оройн Тэжүүг их нэртэйгээ нэг ресторанд хоол идээд сууж итэл хажуугийнх нь ширээнд сууж байсан хүмүүс ордонд дэлбэрэлт болж Ян ханхуу нас урсан гин. Гэж ярилцахыг сонсоод сандарч шууд Хийжүү рүү залгасан ч Хийжүү удсаахгүй байлаа. Харин нөгөө талд Жонун сайдын туслах ирж ард иргэдийн дунд их ханхуу амиа алдаж гэргийн хүн чаргацсан гэсэн цуу яриа тархаад байгаа учраас хэвлэлийн хурал яралтай зарлах хэрэгтэйг сануулна. Тэгээд Жонун сайд хэвлэлийн хурал зарлахаар боллоо. Гэхдээ үүнээс өмнө хатан ихээс засаг баригчийн байр суурийг яралтай хүлээж авахыг ядгадаг. Засаг баригч ханхуу ухаан орохгүй байгаа. Залуу ухаан төр барихад хитрхи залуу учраас одоо та засаг баригчийн байр суурийг хүлээж авах хэрэгтэй. Засаг баригч ханхууг суудлаас нь буулгах хэцүү байсан шиг та нэгэнт энэ суудлыг эзлэх юм бол ханхуу сэргсэн хонч энэ суудлаас чинь таныг буулгахад хэцүү байх болно. Тэгвэл түрэгдсэн хэрэг болохгүй юу? Маг зэрэг хүлээвэл болохгүй юу? Тэгсэн Жонун сайд тэрнийг шахамдуулсанд хатан их аргагүй эрхэнд саналыг нь хүлээж авлаа. Тэгсэн яг энэ үеэр нь ханхуу Ян орж ирсэнд тэр хоёр хоёулаа гайхацгаана. Санаагч нь чилээсэн дуучлаарай. Энэ үед Хийжүү хэн туслахтай ордны бүх бүртгэлийг нэгднэгэнгүй шалгаж байлаа. Тэгсэн дуу туслах ирээд ханхууг ухаан орсон гэдгийг дуулгасанд Хийжүү баярлсандаа шууд гараадгүй. Тэгсэн замд нь ханхуу гараас нь татаж аваа тэрсэнд Хийжүү өөрийн ирэхгүй ойллаа. Оройн Жонун сайд ганцаараа суугаад цаашид яхаа бодож байна. Тэгээд тэр өдөр ханхуутай уулзснаа саналаа. Та хизээ ухаан руу дөнгөж сая. Тэгээд шууд ажилдаа орохоор ирлээ. Эмчид үзүүлээгүй юу? Бие бүрэн эмчилж байж ажилдаа орвол дээргүй юу? Ард түмний дунд намайг өгсөн гэсэн цуу яриа тарж. Тиймээс одоо л ард түмний бодол санааг эргүүлдэг цаг. Тэгээд Жонун сайд юн ноён руу залгаад ханхуу ухаан орсон болохоор дараагийн алхам руугаа шилжицгээе. Гээд аяхта вискигээ нэг амсгаагаар уучгаад аяга хаг шидлээ. Харин нөгөө талд Хийжүү Ян ханхуу хоёр ярилцаж байна. Ханхуу Жонун сайдын санааг бүрэн ойлгосон байж өөрийнх нь оронд хатан ихийг томлох гэж явсныг нь мэдээд яарч очсон нь тэр байжээ. Тэгсэн Хийжүү ханхуугаас Жонун сайдад идэгдэг эсхийг асууна. Гэвч ягаад ингэж асуух болсноо хэлсэнгүй. Гэтэл тэр шөнө ордны хамгаалтын ажилтан Шин гэгч нөхөр өөрийгөө илчилж хааны ордонд гал тавьсан гэдгээ хүлээсэн байна. Тэгсэн Ян шууд залуу хаан дээр яваад очлоо. Залуу хаанч тэрнийг баярлан хүлээж аваад хайртай авгахтаа санаа зовсон гэдгээ хэлээд уйлна. Энэ үеэр юн ноён хатан ихтэй уулзаж ханхуу Хийжүү хоёрыг олонний өмнө хамт гарахт нь саад хийхийг ядгаж байлаа. Их ханхуу Газны дэлбэрэлтэнд өртөж амиа алдах шахсан. Одоо энэ нөхцөл байдлыг нь ашиглаад өөрөгт ажлаа гүйцэтгэж чадахгүй гэж шахах хэрэгтэй. Аава, Газнаас үүдэлтэй дэлбэрэлт байсан гэдгийг та яаж мэдсэн? Энэ мэдээг нууцлсан. Хинч мэдэх боломжгүй байсан шүү дээ. Тэгсэн юн ноён хачин царайллаа. За тэгээд ханхуугийн аминд хүрэх гэсэн оролдлогыг аав нь хийснийг ойлгоно. Ордны нэг хамгаалагч Газ дэлбэлсэн гэдгээ хүлээсэн тухай сонссон Хийжүү үүнд итгэхгүй байлаа. Тиймээс ордноос гарч энэ хэргийг лавшруулж судалгаар хэн туслахтаа явдаг. Энэ хоёр хатан их ханхуу Ян дээр ирж өвдөг сөгдөж уучлалгаа байна. Би ноцтой алдаага илчлэх гэж ирлээ. Миний эцэг таныг алах гэж оролдож. Энэ бол таны хормын үеэр болсон хэргийн баримт. Үүнийг илчлэх болсон шалтгаан чинь юу юм? Сүүлд болсон дэлбэрэлтч бас миний эцгийн зохион байгуулсан хэрэг. Тэгээд надаас юу хүсэх гэсэн? Миний эцэг бид хоёрыг шударгаар шийтгэж өгнө. Харин нөгөө талд Жонун сайд буудлагын бэлтгэл хийж байна. Тэгсэн Хийжүү ирлээ. Ягаад одоо энийг илчилж байгаа юм? Намайг хаан болох гэж байгаа болохоор надаас айгаа юу? Таны сайдсандаа биш ээ. Би хаан ширээг хамгаалахын тулд ирсэн. Би ч тэр, миний эцэгч тэр хаан ширээнд болон танд хор учруулах ёсгүй. Гол нь залуу хааныг хилтрүүлж өгөөрэй. Хааныг хилтрүүлэхийн тулд та өөрөө хаан Синтиний эсрэг тэрсэлсэн хэмээн түүхэнд бичигдэхийг хүлээн зөвшөөрөх үү? Хүлээн зөвшөөрнө. Тэгсэн Хийжүү Жонун сайдтай ярилцаж байна. Та ангийн улирлыг зарлах тухай ярьлаа. 21-р зуунд тийм юм байж болд юм уу? Амьтны эрх яах вүлээ? Тэр асуудлыг бид шийдэж мэдэхгүй. Тэгэд хэн шийдэх юм? Эзэн хаан уу? Ард түмэн. Тэгвэл та шийднэ гэсэн үг юм байна. Тийм үү? Тэгэд Хийжүү тэрэн лөө буугаа чиглүүллээ. Тэгээд хэсэг зогссноо буугаа буулгаад та нэг хүн барьсан гэсэн. Тэр бас аюултай этгээд исхийг та шийдэх үү? Гэж асуулаа. Хийжүүг буцаад явах замд ханхуу залгаад ховын эдлэндээ дуудлаа. Тэгээд Хийжүүг очиход
Өдөр хатан ихтэй уулзсан гэдэг. Бас залуу хааны төлөө өвдөг сөгдөж гуйхт нь яхаа мэдхэ болсон гэдгээ хэлнэ. Маргааш нь ханхуу Жонуу сайдыг дуудаад хэрэгтнийг барьсанд нь баяр хүргэлээ. Энэ улсад чиний гар хүрч чадахгүй зүйл гэж үгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ хийж үг хордуулсан хэргийг одоо хүртэл яагаад шийдэж чадахгүй байна? Удахгүй шийднэ. Юн овгийн ийм пионоин. Тэр хэргийг эзэн. Би ямар шийтгэл гонохоо бодож байна. Тэгсэн Ян ханхуу өмнөх өдөр нь хатан ихтэй ярилцсанаа саналаа. Тэр үеэр хатан их Жонуу сайдаас болгоомжлохыг сануулсан байж. Бодоод байх юу вэ? Тэр хүн бол хатан ихийн эцэг. Залуу хааны өвөө. Гэхдээ тэр хүн намайг алах гэж оролдсон шүү дээ. Тэгээд яагав? Та хүүхэд шиг ажиллах болно уу? Юун ноён дахиж хааны ордонд хөл тавихгүй. Тэрнийг шударгаар шүүхийг шаардаж байна. Та хаан ширээг аюулд оруулахыг хүсэе юу? Хаан ширээ мөнхийнх биш. Би хаан болсон даруйда хаант ёсыг халах болно. Та хүссэн бүхнээ өөрийн болгоо үздэй. Одоо эрхчлөө хүсэе юу? Энэ эрхчлөө минийх биш байх болно. Ингээ Жонуу сайд гарч явахдаа хийжүүтэй таарсан ч үг дуурсангүй. За сори бажигра бүрэн гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт тав тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүгц. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйгэн. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Хийж угарж ирэхэд ханхуу бодлогошроод сууж байна. Тэгээд юун ноёныг яаралтай баривчлуулах болно гэдгээ хийжүүд хэлдэг. Оройн тусгай ажилтнууд юун ноёны өргөөнд орж ирээд бүх зүйлийг нь бит хүмжиллээ. Тэднийг ирэхэд юун ноён эсэргүүцэлгүй баригдана. За ингээд хийж үг хордуулсан хэрэгт хатан ихийн эцэг юун ноён буруутгагдсан тухай мэдээ. Бас ханхуугийн хувийн эдлэнд ажиллаж байсан үйлчлэгч хэрэгээ хүлээсэн гэдэг мэдээ орон даяар тарлаа. Энэ мэдээг зурагтаар үзэж суулсан хатан ихтер залуу хаан ирнэ. Миний хүү хүчтэй байгаарай. Ямар нэг туслалцаа хэрэгтэй болвол ав ах дээр очиороо. Ойлголоо ээжээ. Маргааш нь Ян ханхуу цагдаагийн газарт очиж юун сайдтай уулзахад цаадах нь өөрийгөө ямар ч буруугүй үл ойлголцол боллоо гэж мэлзэнэ. Тэгсэн Ян ханхуу тэрнийг амаа татахыг тушаалаа. Хатан их гэмт хэргийн талаар мэдээлсэн. Тиймээс та мэлзэх аргагүй. Хатан ихийн ирээдүй таны хэрэг гэмшихээс шууд хамаарах болно шүү. Тэгэд ханхуу тэндээс гараад шууд ордон л хөдөрлөө. Энэ үеэр Жонуу сайд кабинетаа цуглуулад хаанд засаглалыг халах талаар хэлэлцэж байна. Гэвч кабинетийн сайдууд хаанд засаглалыг халах нь улс оронд улс төр эдийн засаг дипломат харилцааны хувьд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байдаг. Хэрвээ ийм зүйл болбол ард түмэн зэвсэг барьж тэмцэх байлгүй. Тэгээд шинэ хааныг өргөмжлөхийг хүсэх нь гарцаагүй. Тэр зүүн хэрэг. Тиймээс энийг бүгдээрээ ханхууд сонсгох хэрэгтэй байна. Хурал тарахад хийжүү Жонуу сайдыг хүлээгээд зогсож байлаа. Тэгэд өрөөнд нь уулзахад хийжүү тэрэнд өөрийг нь хорлсон хүнийг анханасаа мэдэж байсан гэдгийг олж мэдснэ хэлнэ. Тэгвэл чи Ян ханхуу хаан болсон даруйда хаан засаглалыг үгүй хийхийг хүсэж байгааг мэдхүү. Хаан хүн байлаа гэд хүсснээ үйлдээд байж болдгүй юм. Хүсснээ үйлдэхтэн саад хийх гэж би гэж хүн байдгийг. Гэхдээ хаан ширээ чинь өөрөө улс орондоо хор хөнөөлтөй байвал яах вэ? 21-р зуунд хаан засаглал хэрэггүй байвал яах вэ? Би хэлсэн штэ. Энийг би биш, ард түмэн шийднэ гэж. Тэгвэл хоёулаа дайсан болоод дуусах юм байна да. За тэгээд удалгүй засаг баригч их ханхуу Яныг хаан ширээнд залах ёслол болсонд Жонуу сайдаас эхлээд бүх сайд дарга нар хааны гэр бүлийнхэн цугларцгаана.
Ингээд хаан Синти заларсан даруйда хамгийн түрүүнд хаанд засаглалыг халах талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхлэхийг сайд нартаа тушаалаа. Хааны энэ гинтийн шийдвэрт хэн туслах цочирдсондоо байж ядна. Учир нь энэ бүх үйлдэл нь хаанд улсын түүхэнд бичигдэж үлдэх учраас түүхэнд Иян хааныг хаанд засаглалыг халах гэж оролцсон хаан гэж бичигдэх үегийнхээс тэр айж байлаа. Энэ үеэр бас шоконд орсон хийжүү өчигдөр ханхүүтэй уулзснаас санана. Хаан болоод таны буулгах хамгийн анхны зарлиг юу байх вэ? Маш чухал зарлиг байна. Үр дагаварч ноцтой байна. Тиймээс чи бэлтгэлтэй байгаарай. Би таны талд байна. Би хаанд засаглалыг хална. Хэрэгм зэрэг нь шудраг бус давуу талын шалтгаан болж өдийг хүртэл нийгмийг хагаралдуулан хувааж талцуулсаар байгаа энэ хаант ёсыг би хална. Тэгвэл бараг хувьсгал болох юм биш үү? Тэгсэн ч би тантай нэг тал байна. Чи дөнгөж хүрсэн хэрэгм зэрэгээс салахад бэлэн байна уу? Би анханасаа хэрэгм зэрэг горлоогүй штэ. Зүгээр л чадваргүй гарууд хэрэгм зэрэгээрээ далайлгаж урдуур дайраад байсанд нь л уур хүрээд байсан. Чамайг миний хувьсгалын нэг хэсэг болно гэдгийг би мэдээд байсан юм а. Шинэ хааны энэ шийдвэрийг бүгдээрээ цочордож хүлээж авлаа. Тиймээс жил бүр ард түмнээс авдаг санал асуулгын дүн хаанд засгийг дэмжсэн хിവэр байгаа гэдгийг Жанусад сануулдаг. Жилээс жилд хаанд засаглалыг эсэргүүцэгчид нэмэгдсээр байгаа босуу. Гэхдээ хаан ширээний гол үндэс нь ард түмний санал асуулгад биш, оршин байгаа оршихуйтай байдаг үлээ. Бидэнд ард түмний дэмжлэггүй хаан хэрэггүй гэж та өөрөө надад хэлж байсан байхаа. Хаад ирж буцах болно. Харин хаан ширээ мөнхөд үлдэх ёстой. Тэдгээр сайд ноёдын байр суурь нь бүгд хаан ширээтэй нэгт холбоотой учраас энэ давуу талаа алдахгүй тулд хаанд засаглалыг халахыг хэнч дэмжихгүй гэдгийг хэн туслах сайн мэдэж байлаа. Энэ үеэр шинэ хаан Синтидэ заларсан даруйда хаанд засаглалыг халах тухай зарлиг буулгаж кабинетаар хэлэлцүүлэх болсон тухай орон даяар тарж эхэллээ. Харин нөгөө талд хатан их баримтлагдаад байгаа юн ноёнтой уулзахаар иржээ. Чи ямар нүрээрээ энд ирж зүрхлэв? Төрсөн эцэг, төрүүлсэн хүү хоёроосоо нүур буруулах ямар байна да? Хүү маань анханасаа бүгдийг мэдэж байсан байна лээ. Тэгсэн хэрэн саяхныг хүртэл юу ч хэлэлгүй. Тэр бүх хүнд ачааг нуруунд дээрээ үрж ирсэн байна. Таны хийсэн бүхнийг сонсох надад ямар хэцүү байсан шиг. Хүүдмж хэлсэн тийм хэцүү байсан гэдгийг би сүүлд ухаарсан. Та бүхнийг миний төлөө хийсэн гэж хэлдэгч. Тэр бүхэн чинь надад ямар мэдрэмж төрүүлж байгааг бодож үзээгүй штэ. Тиймээс энэ өдрөөс хойш би таны охин биш. Энэ таны үйлдсэн нүглийн төлөөс болог. Эрхэмдээц. Жанусад. Тэр мөн новш. Анхнаасаа дэлбэрэлт болохыг мэдчихсэн. Тиймээс хан хүүг дэлбэрэлт болох газар руу дуудаж аваадсан шүү. Хатан ихийг уулзалтаас гарч иртэл тэнд нь Жанусад зогсож байсанд тэр цочордлоо. Таныг ордонлог хүргэж өгөхийг зөвшөөрнө. Орон хижүүгийн аавыг гэртээ ирэхэд сандарсан тээжүү их нэртэйгээ угтаж яваад хаанд засаглалыг халах гэж яваа нь үнэн эсхийг лавлсанд аав нь уурлаад та нар араа харж яваарай гэж сануулчаад яваад өглөө. Буцах замдаа Жанусад хааны гаргасан шийдвэрийн эсрэг дуурахыг хатан ихээс шаардна. Танд эрх мэдэл байхгүй байж болно. Гэхдээ та байр сууриа илэрхийлүүл. Хүмүүс хааны энэ хүсэл хааны ордон, хаан ширээний хүсэл биш. Харин хааны өөрийнх нь хувийн хүсэл эрмэлзэл гэдгийг ойлгоно. Хэрвээ би татгал зуул яах вэ? Та хүүгээ эцэг шиг гэмт хэрэгтэн гэж цоллуулахыг хүсэхгүй үсттэй. Иян хаан хийжүү хатан хоёр дуу туслах хэн туслах хоёртой яаралтай хуралдаж байна. Учир нь Жанусад хааны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж хааны ордны төсвийг түр царцаасан байж. Иннээс болоод хамгийн түрүүн ордны үйлчлэгч ахайднуудын цалин буухгүй болно гэдэгт хэн туслахын санаа зовж байлаа. Хөөе. Би хэм блэ? Би чинь сон хийжүү штэ. Надад юу л байна? Мөнгө байна. Хэдэн хүний цалин би өлхөөн даачгна. Али, ямар төсөв дутаад байгаа харъя. Хэдийгээр Ян хаан энэ нь дургүй байсан ч хийжүү өөрийнхөө шийдэхэр болдог. Маргааш нь Жанусад дээр хааны ордон Кэстл группээс их хэмжээний хандив авсан учраас ирэх нэг жилдээ засгаас төсөв авахгүй гэж мэдэгдсэн гэдгийг хэлсэнд Жанусад энийг нэлээд дургүй хүлээж авлаа. Удалгүй хийжүүд дуудлага ирж аавынх нь компанид томоохон шалгалт оруулж тэднийг сангийн мөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт гүтгэх гэж байгаа тухай мэдээ ирлээ. Тэжүүгийн эхнэрийн аав энэ талаар мэдээлэл авч худдаа яаралтай мэдээ өгсөн нь тэр байжээ. Тиймээс хийжүү ирээд цаашид яахаа зөвлөлдөцгөөнө.
Тэдний хүсснээр болж тэднийг баярлуулна гэж байхгүй шүү. Бид үүнийг эрх мэдлээ урвуулж ашигласан хэрэг болгож өөрчлөх болно. Сүүлийн үед аавын бие сайнгүй байгаа учраас ерөөсөө би аавын оронд тэр бүх шалтгаантай нүүр тулъя. Тэгвэл далимдуулаад баг зэрэг олонний танил болоод ав. Тэгвэл тэгж тохирё. Би ингэж явъя да. Аль тэж үү? Дүүгээ ордон л хөргөж өг. Та ингэж арай үдшийн цагаар ганцаараа явж болохгүй шүү. За ингэж тэж юу хийж өг ордонд хөргөж өгнө. За тэгээд аавын оронд ажиллаж байгаа гэдгээ битгий мартаарай. Хүчтэй байгаад эсрэг талдаа барьц битгий өгөөрэй. Надад өөрийн гэсэн туршлага байна. Хөрөнгө мөнгө байна. Чи л намайг доош нь хийгээд өгдөг болохоос би ч одоо яадгаа алдсан хүн биш шүү дээ. За тэгвэл таныг цаашаа доош нь хийхгүй хичээе да. Аха гинэ. Хийж юу ингэж хэлчихэд бандсандаа бушуухан гүгээд явсандаа тээж юу баярлалаа. Ордондоо орсон хойно хийж юу автагаа уулзаад ирсэн гэдгээ Ян хаанд хэлээд маргааш прокуророос Castle Group-т шалгалт оруулах гэж байгааг хэллээ. Тэгсэн хаан арга хэмжээ авах гэсэн ч хийж юу байлуулна. Тэгсэн чинь тээж юу гинтэл цээжээ төвлгөөд л аавын өмнөөс байцаалдад орох юм болол явчихсан. Гэхдээ надад таалагдсан. Итгэл төрсөн. Та ч бас миний төлөө тэгээрэй. Цээжээ төвлгөөд өөрийнхөө байр суурийг хамгаалаарай. Тэгвэл надад бас итгэл төрнө. Энэ үг нь Ян хаанд таалагдлаа. Энэ үеэр хатан их цаашид яхаа бодож байна. Энэ удаад Ян хааны эсрэг дуурахгүй бол 3 жилийн өмнө хааны гэрээсэллийг нуун дарагдуулсан гэдгийг нь ээлжлэн гэж Жонун сайд тэрнийг сүрдүүлсэн байжээ. Тэгвэл хатан их хүүгийнхээ хамт хаан суудлыг хууль бусаар олж авсан гэмт итгээд гэж түүхэнд бичигдэх байлаа. Хэрвээ чи хаан ширээн тэгтлээ санаа зовдох юм бол яагаад Ян хаан хүүг алах гэж оролдсон юм? Би тухайн цаг үед нь шаардлагатай гэж үзсэн зүйлээ зоригтойгоор хийдэг хүн. Маргааш нь Castle Group-ийн гадаа сэтгүүлчид цуглжээ. Тайжууч сэтгүүлчдийн дунд орж зогсоод зоригтойгоор мэдэгдэл хийгээд додогшоо орлоо. Тэр өдөр хийж ордон дотор явж байгаад хатан ихийг хүүтэйгээ хамт алхаж явааг харна. Тэгээд оройн очиж тусламж хүсдэг. Учир нь хааны удмынхны гэр бүлүүдийн бодол санааг эргүүлэхэд хатан ихийн нөлөө их байлаа. Тэгээд уулзалтын дараа хатан их Жонун сайд руу залгаад тэрнтэй хамтрах болсноо хэлсэнд мань нөхөрч сэтгэл хангалуун хүлээж авдаг. Тэгээд маргааш нь Жонун сайд Ян хаантай хурал хийхээр ирлээ. Хааны гэр бүлийнхэн намайг шийдвэрээ эргэж харахыг ятгаж, кабинет намайг хааны үргээ гүйцэтгэхийг шаардаж байна. Гэсэн ч та нарын хинэн ч миний гаргасан зарилгын төслийн талаар ард иргэдээс асуусангүй. Кабинет бол ард түмнээс сонгогдсон төлөөлөл билээ. Тэглээгээд бүх шийдвэрийг өмнөөс нь гаргах уу? Манай үндсэн хуульд бүх хүн адил тэгш хэрэгтэй гэж заасан атал хаанд засаглалын улмаас зарим хүмүүс бусдаасаа илүү ирэх юм бидэлж байна. Хаанд засаглалаар далайлгаж хааны гэр бүлийнхэн дураараа аашилж, кабинетийн сайдууд тэдэнтэй нийлээд ард иргэдээ үл тоож байгааг юу гэж тайлбарлах уу? Та нар хаанд засаглалыг хамгаалахыг биш, өөрсдийнхөө эрх ямбыг хамгаалахыг хүсэж байна. Та вакуум орчинд амьдарсаар байгаа зарим нэг зүйлийг мэдэхгүй байх шиг байна. Хаан ширээний нөлөө, улс төр, эдийн засаг, соёл, гадаад харилцаа гэд олон талаар улс оронд ашигтай юм шүү. Тэгэд та хааныг алах гэж оролдсон юм уу? Хааныг ийм шийдвэр гаргахыг мэдчихсэн болохоор та хааныг алах гэж оролдсон юм уу? Тэгэд хийж юу Жонун сайдын хатан ихийг сүрдүүлсэн ярианы бичлэгийг бүгдэд сонсголоо. Учир нь өмнөх оройн хийжүүтэй уулзахдаа хатан их тэр бичлэгийг өгсөн байжээ. Тэгсэн Жонун сайдын царай нь бараагаад явчлаа. Энэ үнэн. Надад хариулаач. Энэ хэргийг шалгаж үзэх нь зүйтэй байх. Би ерөнхий сайдтай ярьж байна. Ерөнхий сайдыг өмгөөлсөн хүн бүрийг би миний амийг авахд тэрнтэй хамтарсан хамсаатан гэж үзэх болно. Тэгсэн бүгдээрээ нам боллоо. Жонун сайд хэлэх үггүй болж төгдөрсөнд хийж юу тэндээс гараад явна. Тэрнтэй зэрүүд хэн туслах цагдаа нарыг дагуулсаар орж ирлээ. Одоо ор. Тэгэд хааныг хамгаал. Энэ үеэр Ян Жонун хоёр хоёулахнаа уулзаж байна. Жонун, чи үнэхээр тийм зүйл хийсэн гэж юу? Тийм ээ. Яагаад? Би гойсон штэ. Хийж үг өөрөөсөө түлхээд өгөөч гэж. Миний ингэж дууссан нь чиний буруу. Хийж үг чамаас булаасан гэж бодсон чинь буруу байна. Тэр анханасаа чинийх байгаагүй. Тэгэд Ян тэндээс гараад явлаа. Удалгүй хаанд засаглалыг халах хэсэг санал асуулгыг ард түмний санал асуулгаар шийдэхэр болсон тухай мэдээ тарсан бол Castle Group ч шалгалтыг амжилттай давсан тухай мэдээ бас таарлаа. Оройн Ян хийж юу хоёр хаан хатан биш болбол нэгнээ хингэж дуудах талаар ярилцаж байсан бол нөгөө талд хэн туслах дуу туслах хоёр автобусны буудлын дээр зогсож байна.
Тэгээд тэд ойр зураг ярилцаж яваад дуу туслах тэрнийг үнсэнд баярлсан хэн туслагч хариу үнслээ. Тэгээд мань хоёрыг үнсэлцээ зогсчүүтэл автобусын дотор сууж явсан ордны ахайднууд хараад тэдний өмнөөс баярлцгаана. За тэгээд орон даяар санал асуулга өрнөж эцэст нь 34-р хаан Ияны зарилгаар Солонгос улс үндсэн хуульд хаанд засаглалыг халлаа. За ингэж ирэн иргэд болсон Иян Хийжүү хоёр жинхнээсээ эрх чөлөөтэй боллоо. Удалгүй Хийжүүч иргэд Кэстл группийн удирдах ажлаа эргүүлж аваад эрч хүчтэйгээр ажилдаа ордог. Сайн сууж байв уу? Чамайга сансан шүү. Таныг амралтаа аваад явж байгаад ирсэн гэж бодоод ажилдаа орох уу? Үнэхээр тэрнийг Тэжүүгийн эхлүүлэх гэж яваад амжаагүй олон төслүүд хүлээж байлаа. Сонирхолтой нь тэр төслүүдийн нэгнийх нь нүүр царайгаар Тэжүү өөрийгөө сонгосон байсанд Хийжүү уурлана. Тэгсэн Тэжүү ороод ирлээ. Нэг гуйлт байна. Чи Кэстл картыг авах уу? Тэгээ та юу гэж байгаа? Бас Кэстл электрониксыг авах гэж байгаа юм уу? Аав яалаа гэж надад өгөх хөвдөө. Тэгээд юу гэж? Ихнэр харин жирэмсэн болсон байна. Чи удахгүй авах ихч болох нэ. Тэгээд яах вэ? Би декрет авах гэдэл ирсэн. Бити галзуураад агаарэ. За тэгээд Хийжүү тэрнийг сохих гэсэнд Тэжүүч зүгтааж Хийжүүч араас нь хөөн. Оройн Иян хэн туслагтай хамт оройн хоол бэлдэж байна. Тэгсэн тэр юу ч хийж чаддаггүй. Танкид хизээ ажилд орох юм бэ? Надад жоохон хугацаа хэрэгтэй байна. Би өмнө нь өдөр шөнөгүй ажилдаг байсан. Одоо жоохон амархад болно үсттэй. Гэхдээ эхнэр чинь тэнд үхэн атаа ажиллаад байхад та одоо энд гээл гэрээ авгаа гэж болохгүй үсттэй. Хөөе, би ямар гэрээ авгаа юм уу? Ямар ялгаатай. Тэгсэн Яны утас дугуурлаа. Хийжүү хамт оройн хоол идэж чадахгүй гэдгээ хэлсэнд тэр гомдоодохноо. Тэгэд сэндвич идэхэр болно. За тэгээд сэндвичээ идэж сууж явахдаа хэн туслах Иянд Хийжүүд гэрлэх санал дахиад тавихыг зөвлөсөнд тэр ч санал нэгтэнэ. За харин нөгөө талд мань аав Хийжүүдээр ирлээ. Хийжүү, би чамайг хизээч ялагдаасаа гэж хүсэж байгаагүй шүү. Харин ч хүн бүртээ тэмцэж ялаасаа гэж хүсдэг байсан. Тиймээс одоо хэлье. Аав нь чамайг дахиж хорихгүй. Тэр орой Хийжүүг оройхон ирэхэд Иян цонхон дээр ууртай байрын зогсож байна. Цооччлоо. Унтахгүй яасан? Ийм орой болсон хойно ихнэр маань гэртээ байхгүй байхад би одоо яаж унтах вэ? Хийжүү надад Кэстл картыг өгсөн болохоор би нэмэж явах завгүй болох нэ. Мань Иян Хийжүүтэй хурмын бөгжний талаар ярилцах гэсэн ч тэр ярилцах тэнхэлгүй унтаад өгдөг. Маргааш нь Иян хатан ихтэй уулзаж үеэлдүүдээ хөгжим сонгоход нь тусаллаа. Үеэлдүүн одоо жирийн хүүхдүүдийн ёсоор сургуульд сурч хөгжмийн дугуйланд хамрагддаг болсон байна. Мань Иян дахиж бөгж яваад хурмаа дахиад хийх хүсэлтэй байсан бол Хийжүү энийг нь тиймч таатай хүлээж авдаггүй. Ингээд та надад хизэнээс яг жинхнээсээ сайн болж эхэлсэн. Анхнаасаа л мэдээгүй гэж үү? Тийм эртнээс үү? Чамайг анх нэрээ хэлж байсан тэр мөчөөс л. Байд харваны бэлтгэлийн талбай дөө. Тэрнээс л хойш би чиний хоноос гүөхийг хүсдэг байсан. Гэвч боломж байгаагүй. Гэхдээ би чиний сургийг байнга сонсдог байлаа. Тэгэд чамайг хааны төрсөн өдрөөр дахиад нэг удаа харсан. Чи тэр өдөр яг л гялалцах од шиг л харагдсан. Тэгэд миний хоноос гүйсэн юм уу? Чамайг алдахгүй тулд хар хурдаараа л гүйсэн. Маргааш нь Иян музейд явж байгаад хааны сэнти болоод дээлийг үзүүлэн болгож тавьсан байгааг олж харлаа. Хамгийн их хүсэж байх үед минь ирээгүй батлаа. Хүсэхгүй болох үед минь хүрээд ирсэн. Гэхдээ энэ бол миний өөрийн сонголт байсан. Одоо би тайвширч байна. Тэрний гарч ирэхэд Хийжүүч хүрээд ирлээ. Тэгээд тэд хамт даалхнаа. Амралтын өдрөөр Кэстл Шаркс багийн тоглолт үзэхээр ирсэнд энэ удаад тэд багийн өмсгөлийг чөлөөтэй өмсөх боломжтой болсон байлаа. Тэгээд хамтдаа бага дэмжиж тоглолт үзэж байтал тэдэн дээр Kiss Cam ирсэнд мань Иян Хийжүүг үнснээр энэ галзуу цуврал маань конец фильма. За гэж. За энд хүрээд энэ галзуу гой цуврал маань дуусаж бид бүгдийнч та нарын манч санаа нь амарлаа гэж. За тэгээд үнэхээр л одоо галзуу гой сонирхолтой зохиолтой те одоо яасан ч гоё төрцөн царайлыг хүмүүс тоглодгийн гэдэг ч юм уу. Тэг үнэхээр одоо огтхон ч уйдахааргүй тэгэл одоо 7-7 хоног ингээл бид бүхнийг хүлээлгэж чадсан те. Үнэхээр одоо галзуу гоё цаврал байлаа гэж муу бороо нь одоо бодож байна. За тэгээд та нарт маань ч гэсэн бас адилхан таалагдсан гэж найдаа. За тэгээд те одоо муу бороогийн тайлбар ч гэсэн ингээд
та нарт маань ойлгомжтой байж таалагдсан бизээ гэж. За тэгээд таалагдсан бол та нар маань ямар нэгэн тийм хэлмээрээ урмын үгсээ бас бороо комментар бичиж үлдээгээрэй. Тэгээд та нарын комментар бас ингээд урамших юм байна штэ хэдэн бороонууд нь. За тэгээд хэдэн бороонууд нь энэ галзуу гоё цоврлыг өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Moon Day брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. Тийм ээ, тэгээд одоо энэ галзуу гой цавралыг та нарт ярих боломжийг олгож одоо энэ хэдэн дугааруудын турш ингээд хамт байсан Happy Moon Day брэндтэй баярлалаа гэж хэлье. За тэгээд хэдүүлээ дараагийн одоо олон галзуу цувралаар эргээд уулзнаа. Тэгээд энэ 7 хоногт одоо 2 галзуу цуврал маань бас шинээр эхлэн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ тэр цувралуудынхаа тайлбараар эргээд уулзъя. Тэгээд тэр болтол та нар маань сабадраг улсаба дардсан бол лайк дарахтал болоо явуулчих юм. Бас галзуу сери сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлээрэй гэж. За тэгээд нэх удахгүйгээр хэдүүлээ эргээд уулзцгаая. Тэр болтол манайхан түр баярт